харагдаж байгаа. Би уншиж бичиж сурч иж би дараа нь 10 жил сурмаар байна. Чи 10 жил сурч яг гэдэг юм. Би 10 жил сурч иж би дипломтой болмоор байна. Биш би аттестатаа авах. Аттестат дээр яг гэдэг юм. Би аттестатаа авчиж би их сургуульд орчих юм байгаа юм. Их сургуульд орж явах гэдэг. Би их сургуульд орчоод тэгээд тэр чинь дараа нь диплом авах юм байгаа юм. Диплом авч яах гэдэг юм бэ? Диплом авч иж ажлын байранд орох юм. Ажилд орж яг яах гэдэг юм бэ? Мөнгө олмоор. Би шууд мөнгө олчих болов. Эний олон солиод бата энийг би чамд өг. За наа бодтой чинь тэгээ гэгээрээ юу олж мэдв дээ. За ер нь бол дөрвөн үннийг олж мэдсэн байдаг. Юун дөрвөн зовлон үнэ. Зовлон гэдэг нь бие сэтгэлийн шаналлаас гадна хүн зовлонгийн үрийг өөрөө тарьж сэтгэлийн амар амгалангаасаа холддог байх нэ. Ой гэхдээ мөнгөтэй болчвол зовхгүй үстэй. Би өөр юу гэж байна. За хоёрдугаар зовлон гэдэг шунал хүслээс үүдэлтэй. Альвааг хүсэж шунах, халтгаа сайх, цагийн аясаар бүх зүйл өөрчлөгдөх гэдэг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах нь зовлонгийн үндэс болдог. Ой тэгэхээр чи найз охинтой болъё гэж хүсч болохгүй гэсэн үг юм уу? Мэдээж боллохгүй яах вэ? Гэхдээ найз охинтой болохгүй бол амьдрал ямар ч утга алга гээл нөгөө талаасаа тэр хүнийг алдахаас үхтлээ хайгаал зурлаад байвал энэ харин асуудал шүү. Зөө тэгээ гурав дахь нь юу юм? Зовлонгийн хүртнээс ангижирч чөлөөлөгдөх боломжтой. Энийг л нирван дүр гэдэг юм л да. Шунал, тачаал, хүслээс өөрийгөө чөлөөлөхгүй. За наач юм бол өстөө мэдэхгүй дээ өгшөө. Тэгээ чөлөөлөгдөх арга зам нь юу ах вэ? За энэ бол хамгийн сүүлийн дөрөвт хүн. 8 зөв дадлыг өөртөө суулгаснаар чи чөлөөлөгдөж болдог. Энд зөв бодол, зөв үг, зөв ойлголт, зөв үйлдэл, зөв амьдрал, зөв зүтгэл, зөв ухамсар, зөв төвлөрөл зэрэг ордог. Манай дээд үеийн хичээл бити муухай юм бодоод яриад бити нүгэл хураагаад гэж буддизм яваад байгаа юм биш үү? Гэтэ ингээл болом өөр баахан сургаал мургаал айлдвар мэлдвар байхгүй юу? Яг үндэ буддизм анхандаа гарч ирэхдээ хиндуизм шиг баахан олон бүтээгч бурхан гэж юм байхгүй гэж бурханыг үгүйсгэж гарч ирж байсан шраманик курсгал байсан л да. Яг яруу шашин гэхээсээ илүү зөв амьдралын хэм маягийг л анх уриалж байсан. Яг бүр балар эртний үе ихэд дайжуул юм байна. Тэгэж боддоо өөрөө хэлэхдээ би бурхан биш ээ. Надад шууд сохроор итгэхэд хэрэггүй. Өөртөө судалж үзээ, туршиж үзээ гэж хэлсэн байдаг байхгүй. Бас хамгийн гол зүйл нь бүх зүйл хувьсах чанартай байдаг ба мөнхийн зүйл гэж байхгүй. Би хүртэл мөнх усаа гэд онцлсан байдаг. За болно ер нь ойлгочлоо. Гэхдээ нэг асуулт байна. Одоо Монголд байгаа буддизмтай адилхан ерөөсөө сонсогдохгүй л байна да. Энэ шашин тэгэхээр нэлээд өөрчлөгдөж байлээ. 2500 жил шүү дээ. Олон ч хазгаар дамжиж их ч зүйл өөрчлөгдсөн дөө. Дараагийн бичлэгээр би буддизм яаж Монгол руу орж ирсэн талаар ярьж байна. Every drop is rain. Бара дагагч юу? Дагагч. You can ask the flowers. I sit for hours. Telling all the bluebirds. The bill and coo birds. Монгол хүмүүрийн заавал унших нь дуустал. Яах юм тэгээ чамд ингээд мөнгөө өгөнгүүд одоо чи зөвхөн зүгээр бараа зарлал гэж заах юм уу гэж. Би буцаага асуумаар. Чи барааг яг харин яаж зардаг гэж бодож байна? Надад хэлээч. Одоо энэ Окторгуу гэдэг залуу байл буцаага бичтэй. Чи барааг яг яаж зардаг? Яаж амжилттай зардаг гэж бодож байна? Барааг амжилттай зарахын тулд юу мэдэх хэрэгтэй гэдэг гэж зүгээр дугаарлаа бичтэй. Ойлгож байна уу те? Маш олон хүмүүс бизнесийг гэж үзэж байгаа. Гэхдээ мэдлэггүйгээс олж маш их цаг мөнгөийг хүрч байгаа. Татсан бараагаа зүгээр ингээд агуулгатаа үрж тавьчаад энийг зүгээр хасхруугаа орчихгүй хүн шиг зүгээр үнээр нь авсан үнээрээ зараад гарыг төхөө гуйж ийн хчин гэдэг тийм хүмүүс зөндөө байдаг Монголд. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол доор нэмэгт ингэж чараа. Би манай комментээр ор. Энийг яах юм тэгээ чамд ингээд мөнгөө өгөнгүүд юу авч болох юм? Одоо чи зөвхөн Арга санаа. Өөрөө чухал ажилтайж баяр дээр нь цэцэг бариад очдог. Өөрөө хөвтлөө хөлж, хөвтлөө шаналж, хөвтлөө ядарсан ч зовлонг нь хуваалцахаар орноосоо заавал босдог. Би та нарт ямар ч үе зав гаргаад л очдог. Би энэ бүхний хариуд олон зүйл хүсэхгүй. Яагаад ийм хүнд өдрүүдэд ядаж нэг удаа зүгөөрөө гээд асуухгүй байгаа юм бэ? Хаа нэг залхаад л амьдрал хэрвэндээ гээд минь мэдчихэд байгаасаа гэж үздэг. Гэхдээ байна. Амжиж асуухгүй бол оройчихсан байх үедээ. Тэр их хүндлэл, тэр их сэтгэл, тэр их халамж, тэр их хариу өөртөө үлдээгээд нисчихсэн байх үед өөрөө чухал ажилтайж баяр дээр нь цэцэг нэг бодлоо юм байна шүү дээ. Би хөдөө мань нэг амар бизнесийн санаа бодож оллоо. Хүмүүс бахаараа нэг бол гараараа нэг бол ингээд амьс момсоор арчиж идэв шүү дээ. Яг бичгийн засаар арчиж гэж байгаа үнтэй байдаг л та. Тэгэнгүүт хүмүүсийн бүхсийг арчих юм. Цаас үлдэрлээ зарал алхаар уустай алцаад байгаа юм байд шүү дээ нойлон цаас гээд. Байд юм уу? Байлгүй яа би чи гараараа арчиж идэв юм шүү дээ. Үлдээ.
санаа тавцсан шүү дээ. За өнөөдөр Дэлгийн их сургуулийн гадаад оюутнуудын жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг Just trust me, you'll be fine. There's no better friend than a Юу ч гэмээр юм. Хоол голгүй идэж, ажил голохгүй иж хүн ялахгүй харьцгийс нэг тийм ухуулга хийх явах юм аа. Би хувьдаа эсэргээрээ бодож байна. Өөрийгөө хүндэлдэг, хайрладаг бол хоол шимтэй гиснэл ид, ходоод нь хоол голохгүй зайлгдаг хогийн сав биш. Ажил гол цаг хугацаа хичээл зүтгэлээ зөвхөн өөрийнхөө бүтээх хийхийг хүссэн ажилдаа зарцуул. Хүн гол хэнийг ч хамаагүй таарсан хүнтэйгээ хажуудаа бүү байлга. Чамайг ойлгодог, хүндэлдэг хүрээллийн үсэг ингэж байж сэтгэл хангалуун амьдрын шүү дээ. Наад ингээд нэг юм сонир социалист сэтгэлгээгээр заавал ёстой гэдэг нь хиний дүрмэнд орсон юм. Энэ хуран Дандаа чи ёстой гэдэг үг гарч байгаа бол чи ч одоо тэгээд юу юм бэ? чамайг хараад тууртаа. Хамаагүй хайрцаггүй болчих чи бүр. Юу хайрцаг, юу хашаа хороо. Би ингэстэй, би тэгстэй. За мэдээж юм ёс зүйн өв уламжлалтай холбоотой, ах захтай холбоотой хүний тиймтэй холбоотой юмнууд бол байна. Шангрилагийн шатан дээр хүн зодохгүй. Харт амиг химээ тийм хэрэглэхгүй. Химийн сан маань орж тэр болт бүтггүй, эмийг эмчи бичгүйгээр авахгүй хүүхдүүд хөөе. Энд тэнд бүлийн мүлийн зодон зохион хийхгүй манайхаа болохгүй шүү. Юун дээр хязгааргүй сэтгэж болох вэ гэхээр чөлөө зах зээлийн дүрм дээр бизнес төр бол дүрм байхгүй байхгүй да. Ойлгосон? Наад ингээд нэг юм сонир социалист Надад нэг асуулт байна. Маш том алдагдлын дараа яаж сэтгэл зүгээр recover хийх вэ? За би Өнөөдрийн та нарынхаар бол танаа үеэр ямар машин гоё вэ? Машин ч одоо морьтой харьцуулшгүй морчин бас юм. Нөгөө та нарын сонирхол нь. За чи одоо Crown, Lamborghini гэдэг одоо ингэ яриа л та. Toyota юу ч гэдэг те. Tesla гэдэг. Та ямар машин унах вэ? Тийм, байгаль хүчийн үзэж хурдын үзэх хүсгүй. Чадлын үзэх хүсгүй. Яг энэ шиг л байхгүй. Морь бол. Морь мэддэг, морин дуртай ийм хүмүүс бол за миний морь ямар шанстай вэ? Тийм ээ? Тийм үү? Үзэл гэж бодсон шүү дээ. Би 10 жилийн дараа баян боллоо. За би 10 жилийн дараа өөртөө маш аз жаргалтайгаар амьдарч явах болно. Тэгээд амар их хайсан. Аялах зардлаа 60%-аар багасгах арга байна. Оо, энэ ямар хөөрхөн бодол вэ гэд харангуудаа шууд бити захиалаарай. Эхнээс нь та бацаг имэн гэдэг ийм сайт байгаа. Эхээ ороод очиж буудлынхаа үнийг харахад ийм байгаа. Энэ сайт руу нэвтрээд бүртгүүлчихээр үнэ нь буурчдаг. Буудлынхаа хамт нислэгээ захиалаад үзье. Тэнгүүд буудлынх нь үнийг хартаа. Вау, гэтээ энээс илүү хямдруулж болно. Тапа гэдэг ийм аппликейшн байгаа. Аппликейшн руу орохоор бүр хямдардаг. Аппликейшнээр нь нислэг зочид бууд хоёроо хамт захиалчвал зочид буудлынх нь энэ сайт руу нэвтрээд бүртгүүлчихээр үнэ нь буурчдаг. Буудлынхаа хамт нислэгээ захиалаад үзье. Тэнгүүд буудлынх нь үнийг хартаа. Вау, гэтээ энээс илүү хямдруулж болно. Тапа гэдэг ийм аппликейшн байгаа. Аппликейшн руу орохоор бүр хямдардаг. Аппликейшнээр нь нислэг зочид бууд хоёроо хамт захиалчвал зочид буудлынх нь цацраа. Хэдүүлээ яг анх сайт руу орж харсан үнийн дүнгээ харьцуулцгаая. Амар ялгаатай харагдаж байгаа. Хэрвээ аялал төлөвлөж байгаа бол энэ аппликейшнийг заавал тушаарай. Тапа гэдэг энэ аппликейшн Expedia-тай хамтраад дэлхийн 1 сая гаруй зочид буудлыг монгол хэл дээрээ хайгаад харьцуулаад захиалах боломжтойгоос гадна 5 одтой зочид буудлыг бүр 60% хямдруулж авах юм боломжийг нээсэн. Тэр дараагийн аялал сурж байгаа хүмүүсүүд байх юм бол англи хэл дээр хамаг мөнгө хай, AI дээр хамаг мөнгө хай. Ажил хийж байгаа Ойлоо суух юм. хэрвээ чи AI жуулж чадаа, чи алгоритмыг ойлгодог байгаа, чи бичгүүгээр чи юм зарж чаддаг байх юм бол энэ гурав гэдэг бол зүгээр За яг одоо миний гарт болохоор Бэлгүүн хэлхүүж байна. сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэн Код AI 10-аас 10. Орчин үед байгаа хамгийн шилдэг AI, хамгийн хүчтэй, хамгийн их юм яаж хэмжүүлж чадж байгаа. Хүн болгоом заавал ашиглах хэрэгтэй. Өдөртөндөө. Яа, хамгийн шилдэг.
ChatGPT 10-аас 5 гэж хэлнэ. Яг би өмнө бол 10-аас бараг 2-ыг өгдөг байсан. Гэхдээ одоо 10-аас 5. Яг өдөр болгоны нэг жижиг сажиг хаск ажил юм хайх ч юм уу. Тэндээ бол асуудалгүй. Gemini Gemini би 10-аас 8 гэж өгнө. Хамгийн гоё миний таалагддаг юм болохоор монгол хэлэн дээр маш сайн. Монгол хэлний текст, монгол хэлээр сэтгэхтэй аягүй сайн. Бусад модельтэй харьцуулахад маш сайн. Whisper Flow Whisper 10-аас 12. Миний бүр хамгийн хайртай яа. Яагаад тэгэхээр бичвэрийг шууд амаараа шууд текст бичдэг болохоор амар амар бичгээ ерөөсөө болцсон. Тэгэхдээ гол асуудал заавал англи хэл дээр. Тэгээд монгол хэл дээр хайж байгаа бол дуудлага дэш нэ ярьсан байлээ. Тэр утгаар үзээ. ManyChat 10-аас 7 хонд ажгүй яг AI гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ автоматжуул чатботыг бол ямар ч телефон ороод өөрийнхөө компанид хийж боломжтой. Хонд ажгүй. Hixfield 10-аас 10. Одоо гадуур явж байгаа бүх AI, animation те AI хийж байгаа контентууд Hixfield-ийг хийж байгаа. Тэгэхээр янз бүрийн зураг хийх бол Hixfield. Бас Heijen-ийг зөвлөж байна. Heijen-д бол би 10-аас 8 оноо өгнө. 10-аас 10. Орчин үед байгаа хамгийн тэр утгаар үзээ. Энэ анимашн те AI хийж байгаа контентууд Hixfield. ChatGPT. Can't nobody tell me nothing. You can't tell me nothing. I got the homies in my thigh. Have you heard of that? Homies make Can't nobody tell me nothing. Мөнгө өөрчлөх юм уу? Claude AI Claude бол S tier хамгийн шилдэг нь одоо бол ер нь явж байгаа юм бододоос хамгийн сайн маш өндөр логиктой компьютер руу ч ороод компьютер ч өнөөс юм хийждэг, вебсайт хийждэг, автоматжууд үүсгэдэг. Хамгийн сайн хүн болго ашиглах хэвээр заавал шилжих хэвээр. ChatGPT би хувьдаа баг F tier гэж хэлмээр байна. Гэхдээ яг хуу бичлэг хийж байгаа учраас C гэлчи, C tier гэлчи. Яг хуу өдөр тутмын юмаа хийхэд бол тунд дэжгүй. Мэдээж хэрэг хамгийн сайн байсан. Ганц асуудал нь бусад модельудаа гүйцэгдсэн. Одоо бол яг өдөр тутмын зүгээр нэг юм кофе гэж үвэ гэдэг ч юм. Энгийн тутамд юм нь бол хангалттай. Gemini-г би tier гэж хэлнэ. Яг дунд хэл. Ягаад тэгэхээр миний Gemini-д хамгийн дуртай ойршилгаа нэг нь Google-тэй холбогдолтой учраас дата бааз гэдэг юм амар сайн байдаг. Хоёр дахь айгүй чухал юм нь монгол хэлээр айгүй гоё юм гаргаж өгдөг. Монгол хэлээр үг зохион бичгтэй айгүй гоё үг ашигладаг. Professora, que acontece? 20 mais 20, mais 20, mais 7. Aí é muito fácil, professor é 6, 20 mais 20. Conhece? Professora, que acontece? 20 mais 20, mais 20. Заримдаа бид нэр хүнд уцаа төр хугацаанд өгөх тохиолдол гардаг шүү дээ, тий. Тэр кейс үү? Руу орчхуудын нууц зураг бичлэг үзчихүдэй гэж санаа зовдсон шүү дээ, тий. Төвлийн тохиргоо дагаад хийгээрэй. You can ask the flowers. I sit for hours. Telling How to get free premium in Roblox. Нэг зам. Relax тагалж үлддэг. Тэд аюултай. Яа. За Facebook-ийн бичлэгийг дуусгах. За энийг чичээ нэг. How to get free premium in Roblox. Энэ миний Roblox аккаунт ийм зурагтай нэрийн байна. Тэгээ би Stella Bear-д Stella Tsunami ирээс тоглодог. Тэгээд жоох хэцүү гэж боддог тоглоомод. За тэгээд бай.